Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За PDF файлыг Word болон PowerPoint Excel рүү хэрхэн хөрвүүлэх вэ гэж маш олон хүн асуусан учраас за энэ асуултын хариултыг та бүхэндээ хэлье. За би бол ихэнхдээ онлайн одоо хөрвүүлэгч ашигладаг байгаа. За энэ маань юу вэ гэхээр File Eagle гэдэг. За File Eagle гэдэг Google дээр хайна. За тэгэнгүүт File Eagle гэдэг энэ гараад ирж байгаас хамгийн дээдлийн сонголтыг хийж. Эндээс PDF Convert гэж аз. За энэний арын суман дээр дарна. За PDF-ээс Word руу хөрвүүлэх, Excel рүү, за зургнаас Excel Word руу хөрвүүлэх гэдэг. За хамгийн хэрэгцээтэй зүйл маань Word руу хөрвүүлэх байдаг. За тэгвэл Word-оо сонгож. Choice file гэдэг. За одоо PDF файлаа сонгож хөрвүүлэх, файлаа сонгоно. За би энэ үнэлгээний шалгуурыг сонглоо. Open гэж гарч. За эндээс Монгол хэлээр хөрвүүлнэ гэдгийг сонгоод өгч. Монгол гэдгийг сонгож өгье. За тэгээд PDF хөрвүүл. За ингээд хөрвүүлэгчээ. Ашиглаад хөрвүүлж. За энд тухайн файлынхаа хэмжээгээс хамаарат хурдан хөрвүүлэх үү, удаан хөрвүүлэх үү гэдэг нь хэмжээнээс хамаарна хугацааны асуудал. За энд тэг хувьтай байгаа. За хөрвүүлээд дуусгаараа энэ маань 100% байна. За энэ хөрвүүлж явах хооронд би та бүхэнд бас нэгэн зүйлийг харуулъя. За доошоо бүлгийн дэлгэцнийхээ доотлын хэсгийг хар. За эндээс одоо PDF-ийг Word руу, Excel руу, PowerPoint руу, за зургийн хэлбэрт хөрвүүлэх, сканерсан файлыг PDF хөрвүүлэх. За PDF-ийг одоо шахах, PDF файл маань их хэмжээтэй байгаа байвал PDF файлыг шахаж болдог. За ийм хөрвүүлэгч нар энэ доор байгаа шүү. За эндээсээ сонгож агаад хөрвүүлж болно. За манай файл одоо 2% явж байна тийм ээ. За энэ ингээд хөрвүүлж явах хооронд бас нэгэн зүйлийг та бүхэндээ хэлж өгье. За одоо энэ хөрвүүлэгчээ бид нэр ашиглаж байнга хэрэглэхийн тулд одоо Google дээр байнга хайлт хийж орж ирсэнээс шууд одоо тухайн цонхон дээр хадгалаад үлчиж болно. За хэрвээ хадгалаад үлдчихье гэх юм бол энэ арын 5 гушуутай хэсэг аз. За энэ дээр дараад даан тарчдаг. За тэгээд ирэнгүүт шинэ цонхны ихээр энд Eagle Pass гэдэг ингээ хадгалагдсан байгаа. Шууд энэ рүү ингээ нэвтрээд орчно гэсэн. За бид эдийн хөрвүүлж байгаа файл 100% болцсон байна. За хүмбаа орчин, хүмбаа байгаль хичээлийн үнэлгээний шалгуур. За эндээс энэ дээр дараад татаж авч болно. За зарим компьютер дээр болохоор энэ цэнхэр нь гарахгүй энэ delete гэсэн хогны савны хажуу талд доошоо харсан сум байдаг. За тэрэн дээр дараад татаж авч болно. За би энэ дээр дараад татаад авчих. Word-ын файлаа татаж авч ийн гэсэн үг шүү дээ. За ингээд Word-ын файл маань бэлэн болчих. Ингээд шууд одоо устгах тийм ээ засварлах боломжтой гэсэн үг. Ингээд Word-ын файл болоод бэлэн болчихно гэсэн. Ингээд Word руу шилжүүлж байгаа. Ийм амархан. За тэгээд багш нартаа амжилт хүсье. Баяр таа.